Hey, welcome back. Kino English content-ийн маань 13 дахь дугаар хэлгээд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаар дээр бүгдээрээ 2019 онд дэлгэснээр гарч байсан найруулагч Todd Phillips-ийн бүтээл Joker кино хэсэгчлэн үзэж амьдрал хэрэгтэй харилцааар нь түгээмэл ашиглагддаг өгүүлбэрүүдийг болон шинэ үсгийг бичиж тэмдэглэж авцгаая. Өмнөх дугаар дээр Future Perfect Tense буюу төгс ирээдүйн цагийн хэрэглэх тохиолдлууд хувирах хэлбэр болон илэрхийлэх утгыг үзсэн бол энэ удаагийн дугаар дээр Future Perfect Continuous Tense буюу төгс ирээдүйд үргэлжилж буй цагийг үзэх болно. Мөн төгсгөлд нь би та бүхэндээ expressions for the beginning of the new year буюу шинэ оны эхлэлтэй холбоотой өгүүллийн талаар зааж өгөх болно. Энэ хэсэгт бүгдээрээ goal, resolution буюу зорилго, making plans буюу төлөвлөгөө гаргах, goal deadlines буюу зорилгын эцсийн хугацаа гэсэн хэд хэдэн чухал зүйлсийг үзнэ. Та бүхэн бидэнд урам хайрлаад энэхүү сувгийг маань subscribe хийгээрэй. Мөн Facebook дээрээ заавал share хийж бусдад түгээгээрэй. За ингээд хичээлд орцгоё. Is it just me? Or is it getting crazier out there? Is it just me or is it getting crazier out there? Энэ зөвхөн би юу? Эсвэл хүмүүс улмал галзуу болоод байна уу? People are upset. They're struggling, looking for work. These are tough times. People are upset. Хүмүүс бухимдалтай байна. Энэ өгүүлбэрээс upset гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Upset сэтгэл хямрах, сэтгэл гонсоох, бухимдах, бачуурах. They are struggling. Тэд тэмцэж байна. Эндээс бүгдээрээ struggle гэсэн шинэ үгийг бичиж авцгаая. Struggle тэмцэх, тэмцэлдэх, тулалдах, хүчин чармаалт гаргах, туйлын хичээх. Looking for work ажил хайж байна. Өөрөөр бас looking for job гэж хэлж болно. These are tough times. Хүндхэн цаг үе байна. Энэ өгүүлбэрээс tough гэсэн шинэ үгийг бичиж авъя. Tough хүнд хэцүү, бэрх, хатуу ширүүн. Last time, I asked you to bring your journal with you for these appointments. Can I see it? Last time I asked you to bring your journal with you for these appointments. Хамгийн сүүлд би энэ уулзалтуудад зориулж өдрийн тэмдэглэлээ авч ирэхийг чамаас асуусан. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ journal болон appointment гэсэн хоёр шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Journal өдрийн тэмдэглэл, сонин, сэтгүүл, бүртгэлийн дэвтэр. Appointment уулзалт, болцоо, томилолт, томилгоо. Can I see it? Би тэрийг чинь харж болох уу? Funny thoughts or observations. I think I told you I'm pursuing a career in stand-up comedy. Funny thoughts or observations. Хөгжилтэй бодлууд эсвэл ажиглалтууд. Эндээс бүгдээрээ хоёр шинэ үгийг бичиж авъя. Thought бодол санаа, observation ажиглалт, судалгаа, шинжилгээ. I think I told you I'm pursuing a career in stand-up comedy. Би чамд stand-up comedy-гийн карьер хөөж байгаа гэж хэлсэн гэж бодож байна. Эндээс бүгдээрээ pursue гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Pursue хөөх, хөөцөлдөх, мөшгөх, мөрдөх, хайх, ирэх, зорих. How does it feel to have to come here? Does it help to have someone to talk to? I think I felt better when I was locked up in the hospital. How does it feel to have to come here? Энд ирэхэд ямар санагддаг вэ? Does it help to have someone to talk to? Ярилцахын нэгэн байхад чинь тусалдаггүй. I think I felt better when I was locked up in the hospital. Эмнэлэгт хоригдож байхдаа би илүү дээр байсан гэж бодож байна. That was great, Arthur. Thank you. I loved hearing what you had to say. It made my day. I loved hearing what you had to say. Би чиний хэлсэн зүйлийг сонсоход маш их таатай байлаа гэх гэсэн юм. It made my day. Энэ чинь миний өдрийг гэрэлтүүллээ. I don't even know why I like you. But
But I got another complaint. It's starting to piss me off. Kenny's music. I don't even know why I like you. Би чамд яагаад дуртай гэдгийг ч мэдэхгүй байна. But I got another complaint. Гэхдээ надад өөр нэг гомдол ирсэн. Энэ үгэлбэрээс бүгдээрээ complaint гэсэн шинэ үгийг сурцгаая. Complaint, санал гомдол, санал хүсэлт, нэхэмжлэл, шаардлага. It's starting to piss me off. Энэ намайг үнэхээр их цохолдуулж эхэлж байна. I love this job. Arthur, I need to know why you brought a gun into a kid's hospital. It's a prop. It's part of my act now. I love this job. Би энэ ажилдаа хайртай. Arthur, I need to know why you brought the gun into a kid's hospital. Arthur, чи яагаад хүүхдийн эмнэлэг рүү буу авч утсныг би мэдмээр байна. It's a prop. It's part of my act now. Энэ бол тоглоомын хэрэгсэл. Энэ одоо миний үзүүлбэрийн нэг хэсэг болсон. Prop гэдэг нь кино болон театрын урлагт ашиглагддаг үг юм. Тухайн жүжигчний кинонд болон жүжигчдэд зориулж хэрэгжилж буй аюулгүй үед хэрэгсэл гэсэн үг юм. All I have are negative thoughts. But you don't listen anyway. I said, for my whole life, I didn't know if I even really existed. All I have are negative thoughts. Надад сөрөг бодлуудаас өөр зүйл алга. But you don't listen anyway. Гэхдээ тэгсэн ч гэсэн чи сонсдоггүй. I said for all my life I didn't know if I even really existed. Бүхэл амьдралынхаа туршид би үнэхээр оршиж байсан эсгээ мэдэхгүй байсан гэж би хэллээ. Энэ үйлбэрээс бүгдээрээ exist гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Exist, орших, оршин тогтнох, амьдрах. Do I need to call the police? No, please. My mother's name is Penny. Penny Fleck. She used to work here years ago. Can you please tell Mr. Wayne I need to see him? Do I need to call the police? Би цагдаа дуудах шаардлагатай юу? My mother's name is Penny. Миний ээжийн нэрийг Penny гэдэг. She used to work here years ago. Тэр олон жилийн өмнө энд ажиллаж байсан юм. Can you please tell Mr. Wayne I need to see him? Ноён Wayne намайг түнтэй уулзах хэрэгтэй байна гэд хэлээд өгч болох уу? We had a few questions for you, but you weren't home. So we spoke with your mother. Oh. What did you say to her? Did you do this? What? We had a few questions for you, but you weren't home. Бидэнд чамаас асуух хэдэн асуулт байсан боловч чи гэртээ байсангүй. So, we spoke with your mother. Тиймээс бид ээжтэй чинь ярилцсан юм. What did you say to her? Чи түүнд юу гэж хэлсэн юм бэ? Did you do this? Чи үүнийг хийсэн үү? All right, so why were you fired? They said I wasn't funny enough. Can you imagine that? All right, so why were you fired? За тэгвэл чи яагаад ажлаасаа халагдсан юм бэ? They said I wasn't funny enough. Тэд намайг хангалттай хөгжилтэй биш байна гэж хэлсэн. Can you imagine that? Чи үнийг төсөөлж байна уу? Your mother adopted you while she was working for us. That's not true. Why are you saying that? Then she was arrested and committed to Arkham State Hospital when you were just a little boy. Your mother adopted you while she was working for us. Чиний ээж чинь манад ажиллаж байхдаа чамааг өргөж авсан юм. Энэ үгэлбэрээс бүгдээрээ adopt гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Adopt, үрчлэх, өргөж авах, бусдын имийг ашиглах, зээлдэж авах, сонгон авах. That's not true. Наадах чинь үнэн биш. Why are you saying that? Чи яагаад ингэж хэлж байгаа юм бэ?
Then she was arrested and committed to Arkham State Hospital when you were just a little boy. Чамайг жаахан хүүхэд байхад ээж чинь баривчлагдаж Архам мужийн эмнэлэгт хэвтэж байсан юм. I know it seems strange. I don't mean to make you uncomfortable. I don't know why everyone is so rude. I don't know why you are. I don't want anything from you. Maybe a little bit of warmth. Maybe a hug, Dad. How about just a little bit of fucking decency? What is it with you people? I know it seems strange. Энэ хачин санагдаж байгаа гэдгийг би мэдэж байна. Эндээс бүгдээрээ strange гэсэн шинэ үгийг бичиж авцгаая. Strange, хачин, сонин, итгээд, гаж, эвгүй, үл таних итгээд. I don't mean to make you uncomfortable. Би чамайг эвгүй байдалд оруулах гэсэнгүй. Энэ үгэлбэрээс uncomfortable гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Uncomfortable, эвгүй, эв хавгүй, ая тохгүй, тохихгүй, тохиромжгүй. I don't know why everyone is so rude. Хүн бүхэн яагаад ийм муухай бүдүүлэг байгааг би мэдэхгүй байна. I don't know why you are. Чамайг яагаад ийм байгааг чинь ойлгохгүй байна. I don't want anything from you. Би чамаас юу ч хүсээгүй. Maybe a little bit of warmth, maybe a hug, Dad. Магадгүй жаахан халуун сэтгэл, магадгүй тэрвэрлт хүссэн юм аава. How about just a little bit of fucking decency? Жаахан ийэлдэг боловсон зам байж болохгүй юу? Энэ үгэлбэрээс бүгдээрээ decency гэсэн шинэ үгийг бичиж авъя. Decency, боловсон зан, ийэлдэг зан, аятайхан байдал, ёс журамтай харьцах. What is it with you people? Хүмүүс та нар чинь яачихсан юм бэ? When you bring me out, can you introduce me as Joker? What's wrong with your real name? That's what you called me on the show, a Joker. When you bring me out, can you introduce me as Joker? Намайг дуудаж гаргахдаа Joker гэж танилцуулж болох уу? What's wrong with your real name? Жинхэнэ нэр чинь яачгаад байгаа юм бэ? That's what you called me on the show, a Joker. Чи намайг шоун дээрээ тэгж дуудсан шүү дээ, Joker гэж. And why should we believe you? You got nothing left to lose. Nothing can hurt me anymore. Why should we believe you? Бид нар яагаад чамд итгэх ёстой гэж? I got nothing left to lose. Надад алдах зүйл үлдсэнгүй. Nothing can hurt me anymore. Одоо намайг юу ч шархлуулж чадахгүй. За ингээд бүгдээрээ Joker кино хэсэгчлэн үзэж амьдрал хэрэгтэй харилцан яриан түгээмэл ашиглагддаг 52 өгүүлбэрийг бичиж тэмдэглэж авлаа. Одоо бүгдээрээ дараагийн хэсэг болох дөрвөн хичээлдээ орцгоё. Өнөөдрийн дугаарт Future Perfect Continuous Tense буюу төгс ирээдүйд үргэлжлэл буй цагийн хэрэглэх тохиолдлууд, хувирах хэлбэр болон илэрхийлэх утгыг үзэх болно. Эхлээд бүгдээрээ Future Perfect Continuous цагийн хэрэглэх тохиолдлууд буюу ямар үед ашигладаг болохыг сурцгаая. Нэгдүгээр, to talk about how long something will have been going on at the specific time in the future буюу ирээдүйд тодорхой цаг хугацаанд ямар нэгэн үйл явдал хэр удаан үргэлжилсээр байгаа тухай ярихдаа энэ хугацааг ашиглаж болно. Бүгдээ жишээ өгүүлбэрүүдэд харцгаая. Next July, we will have been working on the project for 9 months. Ирэх 7 сард бид нар төсөл дээрээ 9 сар ажилласан байх болно. Next year, we will have been living in the house for 15 years. Ирэх жил бид нар энэ байшинда 15 жил амьдарсан байх болно. Хоёрдугаарт, to talk about something that finishes just before another time or action in the future буюу ирээдүйд өөр цаг хугацаа эсвэл өөр нэг үйл явдлын өмнөхөн дуусах зүйлийн талаар ярихдаа ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. By the time the guests arrive, I will have been cooking all day, so I will be exhausted. Зочид ирэхэд би өдөржингөө хоол хийсэн байх болно. Тиймээс би маш их ядарчихсан байх болно. They will have been talking for over an hour by the time Thomas arrives. Томсыг ирэх үед тэд цаг гаруй ярилцсан байх болно.
Одоо бүгдээрээ future perfect continuous цагийн хувирах хэлбэрийн талаар үзцгээе. Ерөнхийдөө энэ цаг нь сан байх болно, сар байх болно гэсэн утгаар илэрхийлэгддэг. Эхлээд positive буюу бацдах хэлбэрийг харъя. Subject буюу эзэн бие. Эзэн биеийн араас will have been туслах үйлэг орно. Үндсэн үйлэг ing авсан хэлбэрээр орно. Object буюу тусагдах хүн. Бүгдээрээ жишээ болгож fly буюу нисэх гэсэн үйлгийг авцгаая. I will have been flying. You will have been flying. We will have been flying. They will have been flying. He will have been flying. She will have been flying. It will have been flying. Ингээд жишээ өгүүлбэрүүдийг авч үзье. I will have been waiting for here 3 hours by 6 o'clock. 6 цаг гэхэд би энд 3 цагийн турш хүлээсэн байх болно. By 2022, I will have been living in London for 16 years. 2022 онд би Лондонд 16 жилийн турш амьдарсан байх болно. Next year, she will have been working here for 4 years. Ирэх жил тэр энд 4 жилийн турш ажилласан байх болно. At 10 p.m., Sergio will have been painting for 7 hours. 10 цагт Sergio 7 цагийн турш зураг зурсан байх болно. Одоо бүгдээрээ negative буюу үгүйсгэх хэлбэрийг харъя. Үгүйсгэх хэлбэр үүсгэхийн тулд will туслах үйлөгийн араас not орно. Араас нь have been туслах үйлэг орно. Үндсэн үйлэг мөн адил ing авсан хэлбэрээр орно. I will not have been flying. You will not have been flying. We will not have been flying. They will not have been flying. He will not have been flying. She will not have been flying. It will not have been flying. За бүгдээрээ өмнөх жишээ өгүүлбэрүүдийг үгүйсгэх хэлбэрт оруулж харцгаая. I will not have been waiting here for 3 hours by 6 o'clock. 6 цаг гэхэд би энд 3 цагийн турш хүлээгээгүй байх болно. By 2022, I will not have been living in London for 16 years. 2022 онд би Лондонд 16 жилийн турш амьдраагүй байх болно. Next year, she will not have been working here for 4 years. Ирэх жил тэр энд 4 жилийн турш ажиллаагүй байх болно. At 10 p.m., Sergio will not have been painting for 7 hours. 10 цагт Sergio 7 цагийн турш зураг зураагүй байх болно. Одоо question буюу асуух хэлбэрийг харцгаая. Эхлээд бүгдээрээ general question буюу ерөнхий асуултын хэлбэрийг авч үзнэ. Ерөнхий асуулт гэдэг нь тийм үгүй гэсэн богино хариулт шаардсан асуулт юм. Асуух хэлбэрт will туслах үйлэг нь эзэн биеийн өмнө орно. Эзэн биеийн араас have been туслах үйлэг орно. Үндсэн үйлэг ing авсан хэлбэрээр орно. Will I have been flying? Will you have been flying? Will we have been flying? Will they have been flying? Will he have been flying? Will she have been flying? Will it have been flying? Жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. Will you have been waiting here for 3 hours by 6 o'clock? 6 цаг гэхэд чи энд 3 цаг гарan хүлээсэн байх уу? By 2022, will you have been living in London for 60 years? 2022 он гэхэд чи Лондонд 16 жил амьдарсан байх уу? Next year, will she have been working here for 4 years? Ирэх жил тэр энд 4 жилийн хугацаанд ажилласан байх уу? At 10 p.m., will Sergio have been painting for 7 hours? 10 цагт Sergio 7 цагийн турш зураг зурсан байх уу? Одоо бүгдээрээ special question буюу тусгай асуултын хэлбэрийг авч үзье. Тусгай асуулт нь дэлгэнгүй мэдээлэл шаардсан асуулт юм. Special question дээр WH нийлэмжээр хэлсэн асуух үгнүүдийг ашигладагаараа онцлог. WH нийлэмжээр хэлсэн асуух үгнүүдийн талаар өмнөх хичээлдээ дэлгэрэнгүй үзсэн тул дахин давтаж заах шаардлагагүй гэж бодож байна. Тусгай асуулт нь will туслах үйлэгийн өмнө орно. Ингээд бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдээ авч үзье. How many hours will you have been waiting here by 6 o'clock? 6 цаг гэхэд чи энд хэдэн цаг хүлээж гисэн байх вэ? When will you have been living in London for 16 years? Чи хизээ Лондонд 16 жилийн турш амьдарч гисэн байх вэ? How long will she have been working here by next year? Ирэх жил гэхэд тэр энд хэр удаан ажиллаж гисэн байх вэ?
Who will have been painting for 7 hours at 10 p.m. 10 цагт хин 7 цагийн турш зураг зурчихсан байх вэ? За ийхүү бүгдээрээ future perfect continuous tense буюу төгс ирээдүйд үргэлжилж буй цагийн тухай үзлээ. Асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Ерөнхийдөө энэхүү цагийн хувьд анхаарах чухал зүйлс гэвэл эзэн бий will have been туслах үгтэй хоршиж орно. Гол үг ing авсан хэлбэрээр орно. Мөн та бүхэн хэрэглэх хоёр тохиолдлуудыг нь сайдрын болохоор өнөөдөр үздсэн дөрвөн хичээлээ баттахын тулд та бүхэн Google-с future perfect continuous tense exercises гэж хайгаад дасгал ажлын тест бүглөөрэй. Би дараагийн дугаар дээр үндсэн 12 цагийг нэгтгсэн хооронд нь харьцуулсан маш гоё хичээл бэлдэж оруулах болно. Тэгэхээр дараагийн дугаард орох дөрвөн хичээлээ заавал үзээрэй. Одоо бүгдээрээ сүүлийн хэсэгтээ орцгоё. Энэ удаа би та бүхэндээ expressions for the beginning of the new year буюу шинэ оны эхлэлтэй холбоотой үг хэллэгийн талаар зааж өгөх болно. Энэ хэсэг бүгдээрээ goal, resolution буюу зорилго, making plans буюу төлөвлөгөө гаргах, goal deadlines буюу зорилгын эцсийн хугацаа гэсэн хэд хэдэн чухал зүйлсийг үзнэ. Эхлээд бүгдээрээ basic expressions буюу үндсэн үг хэллэгийг суръя. Happy New Year. Шинэ оны баярын мэнд хүргэе. Here's to a good year. Сайн сайхан жил ирлээ. Энэ хоёр хэллэгийг ихэвчлэн 1-р сарын дунд хүртэлх хугацаанд хэрэглэдэг. What's your New Year's resolution? Шинэ онд хэрэгжүүлэхээр шийдсэн зорилгынхаа талаар ярихдаа goal болон resolution гэсэн хоёр үгийг ашиглаж болно. Resolution гэдэг нь хийдийгээр шийдвэр гэсэн утгатай ч гэсэн Америк хүмүүс энэ үгийг шинэ оны эхэнд зорилгоо ярихдаа албан ёсны хиллэг болгон хэрэглэдэг. За ингээд бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. My New Year's resolution is to start a business. Миний шинэ оны зорилго бол бизнесээ эхлүүлэх. My New Year's resolution is to save 10 million tөгрөг. Миний шинэ оны зорилго бол 10 сая төгрөг хадгалах. My goal for the year is to buy a house. Миний энэ жилийн зорилго бол байшин худалдаж авах. My goal for the year is to open a store. Миний энэ жилийн зорилго бол дэлгүүрээ нээх. What are you going to do in 2021? Шинэ ондоо хийхээр төлөвлөж зорж буй зүйлийн тухай ярихдаа going to болон will-ийг ашиглаж болно. 100% хийхээр төлөвлөсөн шийдчихсэн зүйлээ ярихдаа going to-г ашиглана. Харин тухайн ярьж буй агшин шийдвэр гаргасан 100% биш тохиолдолд will-ийг ашиглана. Жишээ өгүүлбэрүүдээ харъя. I'm going to write a book. Би ном бичнэ. I'm going to make a movie. Би кино хийнэ. I will probably go to a language school. Би магад хэлний сургуульд явна. I think I'll start a new hobby. Би шинэ хобби эхлүүлнэ гэж бодож байна. When are you going to reach your goal? Тавьсан зорилгодоо хизээ хүрэх тухайгаа ярихдаа by болон until гэсэн хоёр үгийг ашиглаж болно. Ингээд жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. I'm going to write a chapter in my novel by the end of the February. Би 2-р сарын сүүлч гэхэд армааныхаа нэг бүлгийг бичих болно. I'm going to finish my job applications by next week. Ирэх 7 хоног гэхэд би ажлын анкетаа бүглэж дуусгах болно. I have until April to write my thesis. 4-р сар хүртэл надад дипломын ажлаа бичих хугацаа байна. I have until summer to choose my university. 100 хүртэл надад их сургуулаа сонгох хугацаа байна. За ингээд миний бэлтгэсэн кино English content-ийн маань 13 дахь дугаар та бүхэндээ хүрлээ. Subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа.